За бид нэлээ хэсэг завсарлаад байсан туршилтынхаа мэдээллийг инхүү өргөжлүүлэн өргөж байна. Яагаад гэвэл сурагчтай маань амралт болсон. За хүүхдүүд маань гэртээ байгаа энэ цаг үед хэрэгтэй мэдээлэл өгөх зорилготой. Физикийн багш Оюун болт. За мөн 12 дугаар ангийн 11 дугаар ангийн сурагч Даваан юм. 9 дугаар ангийн сурагч Нанди Эрдэнэ маань ирсэн баамаа. Өглөөний мэндээ сайхан амарцгасноо. Баярлалаа. За манай Оюун болт агш бол манай бүр байнгын зочин маань байсан. Энд ч одоо бүр хэдэн жил өнгөрч байгаа юм бэ? Ирээгүй нэлээ удаж чинь тий. Нэлээ ковидаас өмнө бараг 4-5 жил бид нар хамтарч ирсэн шүү дээ. Сая хөтлөгч хүүгээс бусдтай нь бол би чинь тэгээ хонгороо ерөөс яг хэвээрээ. Таав ч гэсэн яг хэвээрээ байна. Бас гоё түүх олцоход. Одоо яг Оюун болт агшийн хажууд байгаа манай Даваан юм маань хэдвэр ангид байхдаа нэгдүгээр ангид байхдаа тэгдэгт орсон. Одоо 11 дугаар анги. Иргэжил 12 дугаар ангийнхаа ойгоор 12 жилийнхаа ойгоор нэг орж ирэх юм байна да тий. Нэгдүгээр ангид байхдаа иржсэн тий. Тий. Яг хичээлийн жил эхлээд доор иржсэн. Эрдэнэ хөөх. Оюун болт агш сайн санаалаа. Динзавртай нэг юм яриад тэгэл бас нэг туршилт тэгэл нэг хоёр хөөрхөн жоох юм. Нөгөө хамт орсон охин ч гэсэн одоо нэг анги хэвээр. Нэг хэвээрээ сурч байгаа юм. Ямар хөөрх юм бэ. За тэгвэл хоёроо дараа нэг тусад нь урина. Нөгөө охин маань хэн блэ? Инхлэн хоёр маань ээж те. За ийм л одоо гоё байгаа. Өнөөглөө төлөвийнхаа маань ингээд 12 дахь жилдээ нэвтрүүлгээ шууд үргэж байгаа. Хамгийн тод илэрлэл нь л одоо манай Даваан юм байна шүү дээ те. Бүр нэгдүгээр ангид өнөөглөө төлбөрт ороод туршилт хийжсэн гэхээр. За өнөөдрийн туршилт болохоор бүр ахлах ангийнхандаа маань зориулсан туршилтууд байх нь зүг. Тий. Хин эхлэх үү? Би. За тийм. Манай Нанди Эрдэнэ маань эхлэе те. За ямар туршилт вэ? Хий шингэний дулааныг ашиглан сенс эргүүлж үзүүлнэ. Хий шингэний дулааныг ашиглаад тий. Хий зөвхөн хий юм уу? Тий, хийг нь ашиглана. За хийг нь ашиглана. За харцгаая. Юу хэрэг болох вэ? Хэрэглэх түүндээ ийм ла хасаагуур тэгээд ла харандаа гортог ундааны ямар ч хамаагүй ундааны бөглөө тэгээд хайж сорвол шугам 3D баримлын шавар тэгээд бэлдсэн ийм цаас хэрэгтэй. Энэнгээрээ сенс хийх юм байна зүг. Тий, энэнгээрээ хийгээд ийм бол. Ийм гоё сенс алах юм байна. За хийх үдвэл. За тий. Эсвэл хоёул хийднээ шууд харуулчих уу? Тэгвэл тэгээ тий. Хий гэж бодож гинөө? Юу гэж бодож байна? За хийгээд үзүүлээ. Эхлээд ийм цаасаа дугуй хэлбэрт оруулан хайчлаад тэгээд 8 тэнцүү хэсэгт хуваагаад хуваасныхаа дараагаар голд нь ийм дугуй дүрсж орж өгнө. За өдрийг хичээл явж гин тий. Тэгээ хайчлахтаа болохоор дугуй дүрстэй хүргээд хайчлана. Хайчил. За тэгээ. Мэд наадхан ажиллах. Дараа нь би энийг ажиллая. За тэгээ. Энэ болохоор ихтэй жоохон хүндрүүлэгч цаас нааж өгсөн юм тий. Нөгөө төвд нь гол илүү хүнд болох зорилготой нэмэлтүүд наах учраас бэлтгэсэн байх нэ. Одоо чи физик хичээлүүд 7 хоногт хэдэн удаа орж байна? Танай сургууль бол онцлогтой шүү дээ. Илүү нөгөө хүүхдүүдэд физикээ ингээд тоглоомын аргаар ингээд ойлгуулчаад туршилтаараа хүрчээд араас нь одоо онлоо ордог, тоогоо боддог тий. Яг тэр хэлбэрээр л явж байгаа юм. Хэвээрээ. Тэгээ барыг нөгөө ихний хагас жилд үндсэн хичээл маань дуусчаад дээ шүү дээ. Тэгээд дараагийн хагас жилдээ баттгаал. Тэгэхээр нөгөө илүү хурдан, илүү амар төгтөд туршилт их дуртай. Тэгээд бас тэгээд телевизийн туршилтанд орж байгаа үед манайхан ч бүр их дуртай байсан нөгөө бэлтгэж байхгүй. Ястаа тийм. Бүгдээрээ л хийгээл уралдаал ерөөсөө намайг хизээ багш дуудахлаа гэж бүгдээрээ тэгээд тэр нөгөө сүүлд болцсон ч нөгөө хэд маань жоохон бас итгэхгүй болсон тийм. Итгэхгүй болчихж байна. Ерөөсөө аюул нөлөөтэй байсан байх. Мэд хийгэрээ нанд ирнэ хийж байгаа. Бас тийм байх нь. Одоо та хоёр хэд жилдээ багшилж байна? Одоо манай сургууль чинь 25 жилийнхаа сая 24 он тэмдэглэсэн. Тэгэхээр би ч одоо тэмдэглэж цаа. Ер нь манайд одоо тэмдэглэж цаа багш нар байдаг шүү дээ. Ямар гоё нөгөө сургууль төгсөл залуухан төгсж ирсэн хүмүүс авал тэр маань яг ингээл олон жил тууштай ажиллаад сайхан баг хамт бол ажиллаж байна. Өөрхөн шүү. Манай тэгээд ямар сандаа нөгөө бас гараа нуугаад байгаа маа 25 жилийн оогоор нөгөө шагнуулт гоё Дубай илж ирээд гартыг зураг зурулсан байхгүй юу? Сайн гассан тий. Тэгснэ энийгээ бас ичээ тэгээ гараа хаачаад байдаг. Санаа зоо энэ одоо физикийн багш гिचээд яад гарын гэсэн юм бол хүн баяр хүргээ тий. За тайлбарлаад яваа нанд ирнэ. За. Жижиг бэлдсэн хоёр цаасаа голд нь яг хоёр талд нааж өгснөхөө дараагаар энийгээ баг зэргийн долгио оруулан үзүүрүүдийн бүх талын үзүүр юм уу? Тийм бүгдний долгион жижиг дандаа нэг талын тий. Тийм дандаа нэг талын хөөж. Энэ бараг харандаагаар ингэчүүл амар юм шүү. Яа тийм. Би чинь бас их олон туршилт хийсэн болохоор туршлагатай байна. Нэрээс насны хүүхдүүд маань ирж туршилт хийсэн тий гэж. Тэгээ сая бас одоо гинт санал болохоор нь аль болох хамруулчих гэдгсэн.
нэг 6 7 ангиас хүүхд болгоноос анги болгоноос хамруулчих бүгд хөдөө гадаа явчихсан. Яг тэгсэн баг. Тэгээ ерөөсөө цаг нь тулгамдаа болохоор Одоо дэшний нэр утаатай үед хүүхдүүд маань болж л үйл салхинд гарч ийл тий. тэгээ бас олон жил орсон туршлагаа удаад өндөр нам эрэгтэй эмэгтэйг тэнцүүлэл. Тэгээ орой бид 10 11 12 болтлоо л Юм бэлдсэн. гэр гэрээр нь очлоо шүү дээ. Одоо ямар нэг амарцсан хүүхдүүд чи яах вэ? Тийш нэрээ. Аав ээж нэлээ. За гэрт нь яваад очие гэж. Баярлалаа. Эцэг асар хамгаалагч нарт нь бас баярлалаа. Хүүхдүүдэд. За болчлоо. Одоо болсныхаа дараагаар хайжил бэлдсэн сорвуулныхаа гадуур 3D баримлын шавраа. Зүгээр баримтын шавар байсан ч болно. Тийм яг нөгөө хаслахгүй болохоор яг амар байдаг хурдан хатдаг. Тийм болохоор хэрэглэхэд тохиромжтой. Баримлын шаврууд хүүхдүүдэд янз бүр байгаа хөө тий. Ингэж хийснийхээ дараа яг энэ гол наасан гол хэсэг дээрээ энийгээ тавиад сайн баримлын шавраа доош нь сайн дарж өгөөд тогтооно. Соруулаа. Энэ баримлын шавар өөрөө цаас ямар ч металл биш ямар ч одоо материалын хооронд наачт юм уу? Тийм ингээд хатаачвал наалтсан чинь. За. Нөгөө баримлын шавар бол наалтахгүй шүү дээ. Тийм. Бараг наалтахгүй тийм тослог болохоор. Харин тийм. Энэ яг зөв. За ингээд болцсон уу? Тий одоо суур. Суурьнд болохоор нөгөө таглаа байгаа. Бөглөөн дээрээ нэгэ байршуулж өгөөд би энэ бөглөөг болохоор илүү өндөр болох зорилготойгоор ашигласан. Тэгэхгүй болохоор яагаад байгаа вэ? Тэгэхгүй бол нөгөө лаанда нөгөө юм цаасан шатчих. Харин ихний туршилт бүтлгүүцсэн байна тий. Тэгээд суурин дээрээ энэ суур модоо тулгуур модоо баримлын шавар дээрээ сайн хөндрүүлэгч хийж байгаа юм байна. Тэгээд суур модон дээрээ суур мод нь савхч байж болно харандаач. За хэдэн лаа хэрэгтэй хоёул нь 4 ширхэг 4 үү? Тийм. Тэгээд сэнсэ суур тогтоог суурин дээрээ байрлуулаад баха. Тийм байт. Би нэр ийм манхуудаа асууж үзэж байгаа юм шүү дээ. Бидний бас цаг нэлээ явцсан юм байна. За. Одоо 5 минут үлдсэн байгаа юм байна. Тэгэхээр дахиад 2 туршилтаа хамж хэдүүлээ жоохон хурдан хийх хэрэгтэй юм байна шүү. Яаж тавих уу? Нанд ирнэ. Тэгээ энийг сэнсэд тойруулаад тавина. Ишигээ урагшин тавьчих хэдүүл үзэгчдэд харуулах зорилготойгоор. За тэгээд лагаа байрлуулахаа бид гой байрлуулаад өгөөрэй за. Цогоос хатцсан юм байна те. Гой ойртуулах уу? Дөрөв талт нь. Тий, дөрөв тал. За одоо яах вэ? Одоо харъя. За энэ ч одоо дулааны үйлчлэл явж байгаа тийм үү? Энэ дээр тайлбар хийлээч. Юу юм бэ? Энэ нь болохоор энэ лааны дулаан дээшээ хөөрч гарan энэ сэнсний энэ завсраар гараад тэгээ сэнс ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн чинь яа. За. Суур маань тэгшхэн байх хэрэгтэй юм байна. Болно яг тэгшхэн байх. За харуулж бөглөөг авчлаа. Яг ийм авчих. За бөглөөг авчих. Тийх үү? Тий одоо. Бөглөн дээр бөмбөрөөд. Иймэрхүү төрлийн үйл ажиллагаа бидний амьдрал дээр юу вэ? Харьцуулбал энэ жишээлбэл пар байж болно. Тэгээ орон сууц аж ахуйн байгууллага халаах зорилготой. яг үнэн. Пар маань юу дамжуулж байгаа лээ? Дулаан. Дулааныг юугаар хэлээ? Шингэнээр Тэгээ усаар дамжуулж байгаа. Тэгвэл энд юугаар дамжуулж байгаа лээ? энд болохоор хийгээр. Тэгэхээр ерөөсөө конвекцийн үзэгдэл буюу хий шингэний урсгалаар дулаан дамждаг гэдгийг л дулаан ийшээ ингээд одоо энэ дээр ингээд халуун байгаа гэсэн. Жохоо ойртоод байгаад гэж байна тий. Сайн хөдөлж байна. Айгуу сайн эргэлтэндээ 4 лаатай үед. Жохон хүндийн төвнөл. За. Ингээл өөрөө чөлөөтэй иргэн. Яагаад үзүүртэй байгаа гэхээр нөгөө үрэлтийн хүчийг багасгах зорилттой үрэлт байхгүй болгож байгаа байхгүй үзүүртэй. Хэрвээ бүдүүн байвал бүдүүн юм уу цаана ингээд цавуун төр хүрээ арцаацсан байвал бас эргэлдэхгүй шүү дээ. Юусэн нарийн үзүүр байгаа шалтгаан нь үрэлтийн хүчийг багасгаж эргэлтийг сайжруулах зорилго. Нарийн үзүүр гэдэг нь үзэгчтэй энийг хэлж байгаа шүү. Тийм. Нарийн хэлж байгаа. За ээжээсээ гоё туршилт юм биш. За тэгэл нөгөө агаарын бөмбөлөг хөөргөх байна. Одоо халаалтын систем байна. Гэх мэтлэнгийн ер нь бол маш олон зүйл дээр ашиглагддаг. Одоо бид нар аялж явж байхад агаарын бөмбөлгөөр хөөрч үзээгүй хүн бараг байхгүй тийм. Гэтэл тэр маань яг л одоо энэ конвекцийн үзэгдэл ашиглаж байгаа гэсэн үг шүү дээ. За ойлголоо баярлалаа. Амжилттай боллоо баяр хүргэе.